За сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа лайваар би чинь үйл хөдлөх хөрөнгөтэй хэрхэн яаж болох тухай нилээдгүй асуудал, нилээдгүй чат ирээд байна. Тийм учраас энэ лайвыг хий гэж бодлоо. Хүн болгон тайлбарлаад байх бас жоохон бизнес хийж байгаа болохоор зав чөлөө жоохон тааруу байна. За энэ тухай хэдүүлээ жоохон ярилцъя. Хүн болгон ер нь гадаадад амьдран суух хугацаанд одоо e-leasing компани буйнаар хэдүүлээ одоо эх орондоо байртай болох талаар илүү одоо фокуслж илүү одоо хэдүүлээ үр бүтээлтэй одоо гадаадад ажил хийж хөдөлмөрлөё гэсэн юм өрөө яриад байгаа шүү дээ би та хэдтэй тийм ээ. За тэгэхээр тэгэхгүй бол жоохон тэрэндээ илүү анхаарч илүү фокуслохгүй болохоор хэдэн жил болсон ч гэсэн одоо үр бүтээл муутай тэг байдаг. Мөнгөнд хайцсан дансанд нь байх ёстой байдал байдаггүй. Тэгсэн мөртлөө маш олон жил болцсон амьдарсан байдаг. За тэгээ эх орондооч байхгүй байр, чекдэж байр байхгүй одоо ийм байж бас болохгүй байх. Нэг тодорхой хэмжээний бас алийн болгон бас нөгөө 80 юм уу эсвэл одоо түрээс төлөөд ингээд явах вэ. Өөр хүүхдтэй байр бэлдээ өөртөө ч гэсэн 5 дахьтай амьдрахаа бодцгоо тийм ээ. Энэ тал дээр хэдүүлээ фокуслсан маш зүг зүйтэй байгаа болов. Байртай болж байгаа хүмүүсийг бол бүгдээрэнд нь баяр хүргэе. Үнэхээр бас дэвшилттэй, маш зоригтой, маш зүг зүйтэй үйл хийж байна гэж та эдийг маань үзэж байгаа. Яагаад гэвэл маш том хөрөнгө оруулалт нэгдүгээр төрөөс оюуны хөрөнгө оруулалт байдаг, хоёрдугаар байр байдаг, хаана амьдрах вэ тийм ээ. За тийм болохоор үйл хөдлөхийн тухай та эдтэй өнөөдөр ярих нэг зүг зүйтэй болов гэж ингэж бодож байна. За e-leasing компани ерөнхийдөө бол 10 улсад одоо 2021 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад миний хувьд бол энэ компанитай одоо 2000 сая би гэрээгээ харлаа 24 оны 7 сараас хойш гэрээ хийгдээд ингээд үйл ажиллагаанд оролцоод явж байгаа юм байна. Биш 23 оны 5 сараас хойш одоо 2 жил болцсон юм байна. Тий 2 3 жил болчиход байгаа юм байна баг. Тийм болохоор баггүй мэдээлэлтэй болсон. За тэгээд мэдээлэл авч байгаа. Мэдээлэл дамжуулсны буйнаар энэ leasing компани Чехэд байгаа монголчууд маань баггүй бас байртай болж байна. За энэ бол бас маш сайн хэрэг байна. За нэг шинэ түрүүн би хэллээ e-leasing компани одоо 10-аад улсад 28 ангиудтай ажиллаж ирсэн байна. Ажиллаж байгаа юм байна. За ерөнхийдөө зорилготой, ирээдүйн хөрөнгөтэй Монгол иргэн таныг бид бүтээнэ гэсэн ураатай, маш гоё ураатай. Бид харилцагчдаа зорилготой хүрч өөртөө болох хүүхэдтэй хөрөнгө бий болгох, ирээдүйн үн цэнийг бүтээхэд дэрэгдээсэн туслана гэсэн маш гоё юм ураатай ажиллаж байгаа эдэр. За одоогийн байдлаар давхарсан тоогоор 80% нь одоо гадаадад байгаа монголчууд орон сууцтай болох зорилготой байдаг ийм статистик тоо байт юм байна. Гэхдээ энэ статистик одоо 5 жилийн өмнө хийгдсэн статистик. Гэхдээ энэ тоо бол буураагүй байх гэж ингэж бодож байна. За зах зээлийн байдлаар бол 21 оны байдлаар за 4 жилийн өмнө бол 183,611 иргэн 82 онд амьдарч байгаагаас Солонгосод бол мэдээж хэрэг маш их байгаа 50 гаруй мянган монголчууд Солонгост ажиллаж байна. Японд 14 мянга гаруй. За Чехэд бол манай Чехэд бол одоо бараг 12 мянга болж байгаа байлгүй те тийм ээ. За Францад, Америкт, Канадад гэдэг ер нь дэлхийн тархан суугаа монголчууд гэдэг маш олон орнд монголчууд одоо амьдарч байгаа. За 21 оны байдлаар эдгээр гадаадад амьдарч байгаа монголчууд маань эх орондоо 511 сая доллар шилжүүлсэн байдаг юм байна. Ямар их одоо хөдөлмөр энэ төр харагдаж байгаа, ямар их төвчээр харагдаж байгаа. Гадаадад байгаа гэхлээрэл диважинд байгаа мэт ингэж андуурч болохгүй. Эдгээр чинь маш их хөдөлмөрлж энэ мөнгийг олох гэж маш их хэцүү юмыг даван туулж байгаа гэж бодож байна. Мэдээч гэртээ байгаагүй шүү дээ эдгээр чинь. Хүний нутагт тийм ээ. За тэгээд энэ эдгээр 511 сая долларыг нодлингийн 10 жилээс бол 2 дахин илүү их мөнгө шилжүүлсэн байна гэж байна. За энэ юутай холбоотой юм гэхлээр ерөнхийдөө бол инфляц болгосноос хойш юмны өмнө маш их хүнтэй болж байгаагаас мэдээж хэрэг нөлөөлж байгаа тий. За байрны үн бол ёстой янзын өсөж байна. За энэ дээр бол жишээлбэл одоо байр бол нодлон гэхэд 2.1 нодлон уршин гэхэд 2 сая квадрат метр нь 2 сая гаруйтай байсан шүү дээ. Тэгэхэд одоо 4.5 сая хүрчээд байна. Удахгүй бараг 5 сая тач байрууд одоо бас байна. Хаус маус бас айтайхан байрууд бол бас хүнтэй болчлоо. Тэгэхээр ер нь бид нэг ингээд ангаад сууж явахын хугацаанд
Ангад суух хугацаанд одоо шийдвэр гаргах гэсээр байдал чинь байрны үн бол ерөөсө гэрлийн хурдаар өсөж байгаа гэдгийг л та хэд маань маш сайн ойлгох зөв зүйтэй болов. Маш их хурдтайгаар гэрлийн хурдаар байрны үн нэмэгдэж байна. 2020 оноос та харьцуулахад 44%-аар нэмэгдсэн байна гэж шинэ орон сууцны үн 72%-тай бүр хуучин орон сууцны үн нэмэгдсэн байна гэж байна. За тэгэхээр мэдээч хэрэг юмны квадрат метрийн үн нь бол байршлаас маш их шалтгаалдаг. Тийм ээ. Тэгэхээр хаана байршилтай байгаас А зэрэглүү, Б зэрэглүү гэдээ одоо ингээд зэрэгэлсэн байдаг шүү дээ байшингууд чинь тийм орон сууцнуудыг тийм Сүхбаатар талбай руу тийшээ бол үнэтэй болоо явчихдаг. Офицерууд ордог гэхээр нэг өөр болдог. Яармаг нисэх гэхлээрээ бас нэг өөр үнэтэй болдог. За хаус уу, хитэн давхар байшин, ямар хотхон уу гэдгээс шалтгаалаад байрны үн янз янз байдаг. Дүүргээс маш их шалтгаалдаг. Жишээлбэл Сүхбаатар дүүрэг сүүлийн 5 жилд бол юунаас маш их хүнтэй байна. 17% үн нэмэгдсэн байж хахад сонгоны хайрхан дүүргэд бол 2-3% нэмэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр эдний ялгаа бол бас маш их байна. За лизинг компани дээр бол таад маань бас нэг сонирхолтой маш гоё нэг мэдээ байна. Тэр юу вэ гэхлээр лизинг компани сая 10 сарын 10-нд Next Group хариуцлагатай компанитай гэрээ хийгээд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хүссэн цахилгаан бараагийн тавилгын 3-5% хямдралтай нөхцлөөр худалдан авах эрхийг харилцагч нартай олгохоор тохирлоо гэж байна. За тэгэхээр Next-ээр Next-ийн компани бараа бүтээгдэхүүн цахилгаан бараа буюу тавилгаар гэрээ тогтчлох бүрэн боломжтой болох юм байна. Ваа, энэ бол өстой үнэхээр гоё баяртай мэдээ гэж бодож байна. Яг гэвэл шинэ байранд орцгоочдаг та хэд маань шинэ байранд орох болгонд чинь цахилгаан бараагийн тавилгын хямдруулж өгөх 3-5% чинь өөр хэм нь баггүй мөнгө шүү бас. Баггүй мөнгө. Энэ бол бас маш зөв зүйтэй арга хоёр талаасаа юм гэрээ байгуулсан байна. Гэхдээ энийг бол зөвхөн лизинг компаниар орон сууц худалдаж авсан хэрэглэгч нарт гэж байгаа шүү. Тий. Тэгэхээр лизинг компаниараа байраа авчин, дээр нь цахилгаан бараа авчин, дээр нь тавилгаа авчих юм байна шүү дээ. Яа, энийг бол өстой бас гайхалтай гоё мэдээ байна гэж би ингэж харлаа. Тэгэхээр та хэд маань энэ боломжийг бас бити алдаарай. Тий. За дээр нь автомашины лизинг худалдаа бол бас зарлагдаад нэг жил бараг болчих шиг боллоо. За тэгэхээр автомашиныг бол та Чехэд амьдарч байна уу, Австрид амьдарч байна уу, Германд амьдарч байна уу? Шаардлагатай бүх бичиг баримтуудыг явуулснаар та автомашины лизингэд хамрагдах бас бүрэн боломжтой болсон. Тий. За эх орондоо ирээд хөдөө гадаа явхад машин бэлэн сольттой байж байгаа юм шүү дээ. Тий. За тэгэхээр ямар юу хэрэгтэй юм бэ гэдээ ингээд асуугаад байгаа. За тэгэхээр энэ лайвыг миний инвесторт лизинг компанитай борлуулалттай хариуцсан менежерүүдтэй хийсэн лайв бичлэг YouTube дээр маань бол байгаа. За тэрийг бол та хэд маань давтан сонсож болно. Хадгалагдсан байгаа лизинг компани хэрхэн эх орондоо байртай болох вэ гэсэн 2-3 бичлэг байгаа шүү. Тэрийг та хэд маань дахин сонсорой. Сонсох сонирхож байгаа хүмүүст нь та хэмэр бас цааш нь сайн дамжуулаад хэлээд өгөөрэй. За энэ өнөөдрийн бичлэгийг хүртэл чинь YouTube руу блог руугаа оруулчихна, хадгалчихна. За энэ дээр ерөөсөө 3 шатаар л явна штэ. Нэгдүгээр та байраа сонгол. Та ажиллаж байхдаа Чехэд ажиллаж байхдаа та Германд, Францад, Бельги, Шведэд ажиллаж байхдаа та Монголд байгаа байраа эхлээд худалдаж авах байраа сонгоно гэдэг чинь богино биш, нэлээд урт хугацааны асуудал болдог. Байраа сонгоогүй ээжч та нар шууд Улаанбаатарт ирээд байраа олноо гэд нэг давчхан хугацаанд хүрээд ирдэг. Мэдээж хэрэг их урт хугацаанд ирдэггүй. Тэнтэх байгаа ажиллаа яах вэ тийм ээ? Урт хугацааны шүлээ авч чадсан нэг нь үл яг урт хугацаанд хүрээд ирдэг. Тэгж чадаагүй нэг нь бол та хэд бол ажиллаж байхдаа нэт онлайн энэ интернет гэж гайхалтай юм байна. Facebook гэж юм байна. Борлуулалтын хотхон хорооллын борлуулалтын менежерүүдтэй холбогдоод, реалитетуудтай холбогдоод сонирхсан байраа сайн судалгаа сайн хийх хэрэгтэй. Байраа эхэлж заавал сонгоно. Тийм. Лизинг компанид бол байр бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол 4.5 1 квадрат метр нь 4.5
5-аас дээш байгаа мó л гэж би харагдсан. Хаусууд бол байна лээ. Гой хотгонууд бол байлаа. Сайт руу нь бол ороод харж бол бас болно. Тэр нь бол болохгүй юм бол байхгүй. Тий. За байраа сонгосны дараа та нар урьдчилгаа мөнгө чинь заавал хэрэгтэй болно. За урьдчилгаа хамгийн багадаа бол 20% төлбөрийг та нар заавал бэлдсэн байх ёстой. Хамгийн багадаа 20. За манайх Чехийнхнийг ингээд хараад байхад ерөнхийдөө бол 30-аас 50% нь бол бас бэлтчихсэн байт юм байна. Окей, маш сайн байна. Таад маань бас 3-аас 5 жил амьдарсан улсууд бол зохимжийн бас хөндлөл үүсгэсэн байгаа нь маш сайн талархах хэрэгтэй байна. Тэгэхээр та нар хэдий чинээ их одоо урьдчилгаагаа өгч чадсан, төдий чинээ бага одоо төлөлтийг дараа нь хийнэ гэсэн үг шүү дээ. За бүгд намайг Чех улсын хувьд, Европын хувьд бол ерөнхийдөө бол 36 сарын лизингд хамрагдах байсан бол одоо 48 сарын лизингд хамрах бас гоё боломжтой болсон шүү дээ. 4 жил гэдэг чинь бас маш богино хугацаанд өөрийн гэсэн орон гэртээ болно л гэсэн үг. Энэ бол бас лизингтэй баярлалаа гэж хэлмээр байна. Яг гэвэл 3 жилд арай амжихгүй, бид нар чинь цалин арай л бага. Европын орнуудаас Чех бол арай бага цалинтай байдаг. Тийм болохоор 1 жилийн хугацаанд ч гэсэн бас илүү бас байвал сарын төлөлт нь арай багасаад явдаг шүү дээ, тийм ээ. Тэр бол маш их зөв зүйтэй арга хэмжээ авлаа гэж ингэж үзсэн. За тэгээд урьдчилгаа мөнгө бэлтцсэн, байраа олжсон байх юм бол та нар байранда анализ хийлгэнэ. За үнэхээр тэр анализ хийхэд чинь таны бүтэн 1 жилийн цалингийн хуулга хэрэгтэй болно шүү. За тэр цалингийнхаа хуулгыг, банкныхаа хуулгыг бэлтэх хэрэгтэй болно. Визтэй юм уу юм уу те үнэхээр та Чехэд амьдарч чинь эсвэл үнэхээр та Европт амьдарч чинь гэдэг нотлохоо баталгаа хэрэгтэй болно. Дээр нь гэр бүлтэй юм уу юм уу гэр бүлийн баталгаа хэрэгтэй болно. Хэрвээ та оюутан бол сурч байгаа оюутныхаа гэрчлэлийг хажууд нь оюутан байх хугацаанд ажил хийж исэн бол ямар орлоготой ажил хийдэг юм тэр чинь бас хэрэгтэй болно, тийм ээ. За гэх мэт одоо ингээд цаанаас шаардсан бичиг баримтнууд шаардлагатай байна. Тэгээ мэдээж хэрэг эх орондоо банкны одоо өөр авлагын одоо шүүхийн шийдвэр байна уугүй юу гэдгийг бол мэдээж хэрэг шалгана. Тэгээ тэрийг бол шалгаж үзэх ёстой юмны нэг тийм ээ. За тэгэхээр тэгээд анализ хийсэн байхад бүх юм жин там байх юм бол та ажлын 7 хоногт таны машин гатлахыг авах бүрэн боломж чинь үүснэ. Энд бол их удаан процесс бол биш, маш хурдан процесс. Тэгээ хамгийн гол нь танаас маш их шалтгаална гэсэн үг. Тий. Борлуулалтын менежерүүд бол ажлаа бол маш сайн хийдэг, маш хурдан хариугаа өгчдөг. Тийм болохоор та хэд маань шаардсан бүх юмнуудыг явуулаад мэйлэр юм уу борлуулалтын та нар байраа урьдчилгаа мөнгөтэйгээ бэлдсэн байхад та надтай холбогдоод би тэр борлуулалт хариуцсан менежертэй та хэдийн холбож хаяг адресийн утасны дугаард Монголд ирсэн байх юм бол хамт очиод ингээд уулзаад өгч болдгоо. Тий. Тэрэнд бол асуудал байдгүй юм шүү. За энэ дэр нэг анхаарах юм ерөөсөө дархан Эрдэнэ Улаанбаатар хотод л авнаа. Тэрнээс биш хашаа байшин бол авахгүй. Тэ байшин бол одоо баригдаж байгаа байшин 80% гүйцэтгэлтэй бараг дууссан байрыг л сонирхон авна. Тэрнээс биш хуучин байр бол одоо жишээлбэл шүүхийн шийдвэр мэдвэрт орсон тийм байр байх юм бол бид зөвшөөрөхгүй, тийм ээ. Хуучин байр бол бүр одоо бараг нурах гэж байгаа балгас сэдэр байх юм бол бас мэдээж зөвшөөрөхгүй, тийм ээ. За тийм байгаа. Албан ёсны пэш хуудас гэж байгаа шүү дээ. Инвескорын. За тэр шаардлагатай бол тэр пэш хуудас гэн бол надаас аваарай, би чатаар та хэдтэй өгч болно. За орон сууцаа сонгохдоо та хэд бол ерөнхийдөө аль дүүрэгт сонгох уу? За орон сууц сонгоход бол нэлээдгүй асуудал кадастрын бичгийн дангуу сайн шалгах хэрэгтэй. Үнэхээр тэр байрны эзэн мөн үү биш үү те одоо давхар зарж байгаа ч юм барилгын компаниуд хүртэл найдваргүй зөндөө байна. Өнөөдөр барилгынч бэлэн болоогүй мөнгөнч байхгүй болсон ийм түүх тохиолдлууд маш их байгаа. Тийм учраас маш боломжтой хянуур одоо худалдаж авч байгаа байраа бол маш сайн судлах хэрэгтэй шүү гэдэг. Ёстой нөө 7 хэмжиж нэг огтлно гэдэг тэр л шугамар хэдүүлээ ажиллана гэсэн үг шүү. Тэгэхгүй бол сэтгэлийн хөрөлөөр энийг бол насан туршдаа амьдрах байраа бол сонгож болохгүй. Та хэд бол маш сайн судалгаатай дүн шинжилгээтэй хийгээрэй. За одоо Чехэд маань дөнгөж 5 өнгөрч байгаа юм биш үү? Ажилдаа явцгаах гэдэг дөнгөж босцоож байгаа юм байна. Тэгтээ та нар сандрах зүйлгүй энэ лайв бол ингээд хадгалагдана. Тэгэхээр та хэд маань ичин завандаа энэ лайв хийчихэж байгаа болохоор та нар дараа нөхөд үзээд сонсчоорой. За тэгээд уймралгүйгээр
жоохон зоригтойхон шиг үл хөдлөх хөрөнгөтэй болоод өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод өөр хүүхдээ бас нэг байртай болгоод ингээд бас нэг зоригтой хөдлөөсэй л гэж бодож байна. Тийм ийм сайхан боломжуудыг бас ашиглаад тийм Монголд болоод байгуулж болж байгаа бүтэж байгаа юм бол бас нилээдгүй байна. Тэгэхээр Чехэд байгаа ер нь Европод амьдарч байгаа монголчууд маань хэн ч гэсэн харьцаж болно. Тэгээ асуух юм байвал санаа зовх юмгүй чатаар бичээрэй, залгаарай. Тэгш нь бол хариулнаа. За юу мэдэх юм байвал хариулна, мэдгүй юм бол зөвлөгөө авна, цааш нь дамжуулнаа. Тэр мэддэг хүмүүстэй нь холбож өгнө. За Солонгос, Канада, Америк гэдэг одоо Чех гэд маш олон оронд одоо энэ борлуулалт хийгдэж байна. Борлуулалт бол маш амжилттай явагдаж байна гэсэн мэдээллүүд авч байгаа. Тэгэхээр энд бол ерөөсөө огтхон санаа зовх юм байхгүй. Нэг айлбар 3 байр хүртэл авч байгаа одоо ийм түүх хүртэл байна. Тэгээ энийг одоо ашиглахын тулд тийм тэрнээс биш ипотекаар одоо хэдэн жилээр насаараа одоо банкны өрөнд байх нэгдүгээрт, хоёрдугаарт гадаадд эх орондоо биш одоо тийм эрсдэлтэй хөрөнгө оруулалтын бас асуудлыг хийх нь бас их зүйтэй асуудал биш байх шүү гэж би миний хувьд бол тэгж боддог. Гэхдээ хувь хүмүүс юу бодгийг хүний нутагт бид нар байнга оршин суух визтэй ч гэсэн улс төрийн байдал ямар байх нь, дайн дажин ямар байх нь, янз бүрийн шалтгаанаас болж бид нар эх орон руугаа буцах асуудлууд гардгийн шүү. Тэгэхээр энийг бол нилээдгүй түүх байдаг. Тийм болохоор тийм зүйлийг эрсдлийг болоод ерөөсөө заавал тооцох хэрэгтэй. Тийм болохоор хамгийн найдвартай, хамгийн зөв зүйтэй хөрөнгө оруулалт зөвхөн эх орондоо байх юм болов уу гэж ингэж үзэж байгаа шүү. Тэгэхээр та хэд маань бас та хэд маань оюун ухаан бас яаж яах нь 5-10 цаас олдог түүнийг насан туршдаа нэг хүний нутагт тэгээд 20-30 жилийн банкны өрөнд банкны одоо үр зээлэнд баригдсан өглөө болгоно нэг сарн дороо болчдөг, төлөлтөнд дороо болчдөг. За тэгэл нэг баахан асгаруугаа ороод үр зээлийн одоо тэмсүүлчэнд орчвол гэдэг асуудал биш шүү. Чех даа ялангуяа бол ипотекийн зээлэнд орсон улсууд бол нилээдгүй асуудалд орсон хүмүүс маш их байдаг шүү. Маш их байдаг. Одоо жоохон цоорч гэнэ үгүй юу. Тэгээд юмны цалин сайн нэмэгдэхгүй байгаа бас тийм ээ. Тэгсэн хэрнээ бас яг ипотекийн зээл бол маш хуцтай бол одоо өгч байгаа. Хүн болгонд бас өгч байгаа юу одоо сүүлийн үеийн мэдээ болгочт нь алга байна. Тэгэхдээ л ер нь та хэд маань хамгийн эрсдэлгүй, хамгийн зөв зүйтэй хөрөнгө оруулалтыг бол эх орондоо хийж ивэл зүгээр юм бол гэсэн юм. Зүгээр энэ бол миний санаа байна л да. Тэрнийг л би та хэдтэйгээ хуваалцаж байгаа шүү. Тий. Яг уу тентхийн иргэн болцсон улсууд бол одоо хамаалах тийм ээ. Чехийн иргэн болцсон бол мэдээч ирэг тэндээ орон сууцаа худалдаж авч болно. Тэгтээ та хэд маань бас тухайн орон сууцаа аль банкаар дамжуулж авах одоо бол маш сайн мэргэжлийн зөвлөгөө авч байгаарай. Брокерийн пүүсүүд байдаг. Тийм ээ үйл хөдлөх хөрөнгөний финансны працэ гэж хүмүүс зөндөө байдаг. Тийм санхүү зөвлөгөө өгдөг хүмүүс зөндөө байдаг. Ипотекийн банкны зөвлөхүүд гэж зөндөө хүмүүс байдаг. Тэднээсээ бол сайн зөвлөгөө авч аль хүү багтай хугацаа багтай тийм зээлтэй газар тэр мэдээж хөрөнгө оруулалтаа хийнэ. Энэ баггүй мөнгө ордог учраас маш их хянуур хандхан зүйцэд болов гэж ингэ шиг би бодоод байна л да. Тэ. За өөр тайдтай юу хэлж өгöd дөө. Визний зөрчилтэй өнөө маргаашгүй Монгол буцаж байгаа хүмүүс бол хэрэггүй байх. Тийм ээ. Эсвэл одоо бүр хараар амьдарч байгаа улсууд бол бас тийм тэр бол зөвшөөрөхдөггүй байхаа гэж ингэж бодож байна. Тий. За нийгмийн даатгал төлжсэн төлж байгаагүй бол хамаарахгүй байлээ. За тэр бол гайгүй ах гэж бодож байна. Тийм болохоор асуудагчтай ер нь нийгмийн даатгал яах вэ? Нэрийн нийгмийн даатгал гэснээс одоо 25-нд Чех цагаар өглөөний 10 цагт, Монгол цагаар 16 цагт нийгмийн даатгалын тухай маш гоё Zoom ярилцлага болно шүү. Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтан олон улсын гэрээ хэлцээрийг хариуцсан мэргэжлэн оролцсон. Тэнд та хэдийн маань асуултанд хариулах юм шүү. Чехэд тэтгэврт хэрхэн яаж гарах вэ тухай та нарт маш үнэтэй зөвлөгөө өгнө шүү. Тий. Тэрэн дээр та хэд маань аль болохоор олоолаа оролцоорой. Надаас л байх юм асуудаг өөр мэддэг хүмүүсээс асуудаг л байх. Бид нар чинь бас нөгөө яг тэр чиглэлээр ажилтдаггүй мэргэжлэнгүүд нь биш учраас андуу ташаа мэдээлэл өгөх эрсдэлтэй шүү дээ. Тийм учраас яг мэргэжлийн хүмүүсээс нь та нар тэр зөвлөгөөнийг маш сайн аваарай гэж зөвлөх байна. Нийгмийн даатгалын ажилтнууд өөрсдөө яг тэр Zoom өөрсдөө линкээ өгнө. Тэгт нь хэдүүл орж асуух юм асуугаа мэдээллүүдийг сонсох юм
байгаа юм шүү. Бис 3 хоногийн өмнө нийгмийн даатгалын газар очиж энэ тухай ярилцаад энэ зүүн ярилцлагыг авахар ингээд тохирсон байгаа юм шүү. Тэд нар маань зөвшөөрсөнд маш их баяртай байгаа. Тийм. Яг тэгвэл одоо Чехэд очичдаг байртай болмоор байна. Нэгдүгээрт эх орондоо байртай болмоор байна. Хоёрдугаар Монголдо тэтгэвэр авмаар байна. Чехд тэтгэврээ авмаар байна. Маш том асуудлууд шүү эдгээр бол. Тийм. Ерөөсөө үл ойшож болохгүй цаг хугацаа маш хурдан. Та магадгүй одоо 5 жилийн өмнө очсон байхад 5 жилийн гүйцэтгэл танд одоо хэдэн төгрөг байна. Тийм ээ. Нийгмийн даатгалаа хаана төлж гин? Тийм. Чехэд бол мэдээж хэрэг төлж л байгаа та нар. Францад юм уу, Швед ч юм ажиллаж байгаа бол та нар нийгмийн даатгалаа төлж л байгаа. Гэхдээ Монголдо яах ёстой юм? Төлөх ёстой юм уу? Үгүй мүү? Монголдо байр авах уу, тэндээ байр авах уу? Гэр бүлээрээ маш сайн ярилцаж, маш сайн информац авч, инфо сайтаа байж зөв шийдвэрээ гаргана л гэж ингэж үзэх гэдэг юм л да. Тийм ээ. За тийм хоёр асуудал дээр таад маань бас төвлөрч ажилласан зүг байх шүү. Төвлөрч одоо шийдвэрээ гаргах нь зүг байх шүү. За тэгээд энэ хүү мэдээллийг ингээд өндөрлөе гэж бодож байна. За яг хөө өшөө дутуу юм юу байж ямар нэг асуудал байвал нэрээ би нэг зар тавьсан та нар бол үүндээ бол гайхаад байгаа бах. За энэ ч одоо бас юу шинэ жилийн өмнө нэг 10 саяас 15 сая төгрөг авах боломжтой юу гэдэрэл явуулаад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл ялангуяа орон сууцны зээлэнд хамрагдах гад лизингэнд хамрагдах гэхээр урьдчилгаан 20% чинь байхгүй бол тийм 10 байгаад байдаг дахиад 10 дутуу байгаад байдаг. Одоо яах вэ? Надтай шууд холбогдорой. Элчт нь бол бас бизнес аргачлал бол байна. Тэрийгэ тайттай л хуваалцах гэсэн юм санаа юм шүү. Тэгэхээр маш таны мэдээж хэрэг таны гүйцэтгэл таны оролцоогоос шалтгаалаад энэ мөнгө олох бүрэн боломжтой энэ бизнес төсөл нот дээр бас байна. Тэгэхээр уялдуулсан одоо бас тийм аргачлалыг хэдүүлээ хамтарч хийж бас болох юм гэсэн юм санаа байгаа юм шүү. Тэгэхээр лизингэнд хамрагдах 20% чинь байхгүй бол 5 10 байгаад байгаа юм бол тий янз бүрийн боломжтой оролцоосууд 100 саяын нэгүрэ байр авмаар байдаг 10 сая байгаад байдаг. Үлдсэн 10 сая хаанаас болох вэ? Бас асуудал шүү дээ, тийм ээ. Богино хугацаанд олж байраа авмаар байна шүү дээ, тийм ээ. Эсвэл бүр 150 сая төгрөгийн 2 өрөө байр. Одоо чек Монголд бол 2 өрөө байр нэг 150 сая, 180 сая за тэгээ байршлаасаа хамаарат бас л үнэтэй болоод байгаа. Тийм учраас хэдүүлээ хугацаа алдалгүйгээр ийм бас боломжуудыг атгаад аваасай л гэж чинь тайдтай хүсэж байгаа юм шүү. Тий. За тэгээд таад сайн сайхныг хүсье. Тий. Дараагийн лайв хүртэл баяртай.